Зөвлөлтийн нөлөө Монголд маш олон зүйлийг хийж бүтээсэн. Энэ бүхний нөлөө Монголд маш хүчтэй тусныг та бүхэн мэдж байгаа. Бидний нүдэнд бодиттой харагдах бүтээн байгуултгүй л миний энэ ард харагдаж байгаа хөшөө дурсгалын зүйлийг нэрлэж болно. За түүнээс гадна манай хэл соёлын салбарт ч гэсэн томоохон бүтээн байгуулалтыг хийсэн. Томоохон өөрчлөлтийг авчирсан. Тэр бол юу вэ гэхээр өнөөдрийн бидний бүх нийтээрээ улс үндэстнэрээ хэрэглэж байгаа Кирилл Монгол гэж нэрссэн энэхүү бичиг үсэг байгаа. Яг нь магадгүй зарим хүмүүс Кирилл үсгийг Монголын соёл биш гэж бас хэлэх бах. Гэхдээ нэгэнтээ төр засаг маань, хууль ёс маань энэхүү бичиг үсгийг нийтийн төрийн бичиг үсэг болгон хэрэглэж байгаа энэ цаг үед бид амьдарч байна. Би энэ бүхнийг энд шүүн тунгаах гайгүй байна. Буруу зөв байсныг нь ярих гайгүй байна. Харин би энд нэгэн зүйлийг та бүхэнтэй хуваалцахыг хүсэж юм а. Тэр бол юу вэ гэхээр энэ байдал бидний өнөөгийн бичиг үсгийн өдөр тутмын хэрэглээнд монгол хэл бичиг үсэгтэй хандах хандлагад хэрхэн яаж нөлөөсөн юм болоо гэдгийг эргэцүүлэхийг хүсэж байна. Хэдэн зүйлийг бас та бүхэнтэйгээ хуваалцмаар байна. Монголчууд бид нэр соёл, бичиг үсгээ хайрлах, хүндэтгэх, зөв эзэмших талаар маш их ярьдаг, хойч үеийнхэндээ их сургадаг ард түмэн. Гэтэл хүн болгон өөр байх. Миний хувьд л бичиг үсгээ хайрладаг шигэ алдаагүй сайхан бичиж чадахгүй байна. Алдаагүй зөв бичиж чадахгүй байгаа явдал бол энэ төргүүний хувь хүний тухайн бичиг үсгээ хэр сайн сурсан, эзэмссэн, хичээл зүтгэл гаргасан гэд хувь хүний хамаатай олон шалтгаан байгаа. Гэхдээ одоо би хувь хүний шалтгаанаас гадна бас нийгмийн, соёлын, улс төрийн ямар хүчин зүйлүүд, шалтгаанууд алдаатай бичих нөхцөл байдлыг бүрдүүлдэг тухай хэдэн зүйл ярмаар байна. Энэ бол яа харахгүй би өөрөө нийгэм соёлын антропологч хүн, нийгэм соёлын хүн судлаач хүн. Тэгээд нийгэм соёлын хүн судлал бол аливаа зүйлийн нийгэм соёлын хүчин зүйлийг судалдаг. 1930-40-од оны үеэс коммунист бодлого Монголд хүчтэй явагдаад энэ хуучны бүдүүлэг, феодлын гэж нэрлэгдсэн соёлыг халах. Тэгээд нөгөө өсрөнгүү орчин цагийн соёлд нэвтрэх гэдэг зорилгоор Монгол үсгийг халж шинэ үсгтэй болох ийм үйл ажиллагаа Монголд аяр өрнөснийг та бүхэн мэдж байгаа. Энэ маш хурдцтай өрнөд 1973 онд ЮНЕСКОгийн бүх нийтээр бичиг үсгтэн гэдэг хүндтэй шагналыг монголчууд маань хүртсэн байдаг. 1990-ад оноос хойш бид бүх нийтээр монгол үчгийг идэвхжүүлэн сурч ирснийг та бүхэн мэдж байгаа. Би тэр үед яг сурагч байсан. Дунд сургуульд монгол үчиг нэлээд их үзсэн. Дараа нь оюутан болсон. Лекцээ дандаа монгол үчгээр бичиж төгссөн байдаг. Тэгжээтэл бас дахиад энэ үйл ажиллагаа бас бүрэн хэрэгжиж чадалгүй эргээд Кирилл үчиг рүү орсон. Энийг маш олон сурагчид миний үеийнхэн, надаас хойш үеийнхэн ч гэсэн мэдж байгаа. 2000-ад он болоод ирэх үед бол латин үсэг хэрэглээд би биендээ захиа бичих, имэйл бичих гэж хэлдэг тийм ээ. Захимшуудан нөгөө гар утсан дээр янз бүрийн мессеж энтер бичгээд бол латин үсэг бичиж эхэлсэн. Гадуур байгаа янз бүрийн хаяг, янз бүрийн хэлдэг зүйлс бүгд англиар юм уу латин үсгээр болж эхэлсэн. Тэгээд энэ бол яа харахгүй энэ бичиг үсгийг энэ сүүлийн хэдэн жил юм өөрчлөлтийн давалгаанд донд бид бас алдаатай бичих магадлалууд үүсээд байна л да. Тэгээд азар бас энийг шийдэж өгөх бид энэ алдаатайгаа бас тэмцэж болох, алдаагаа амархан засаж залруулж болох сүүлийн үеийн энэ технологийн шийдлүүд бий болсон нь болордов. Тэгээд энэ бол бид бас их хэлээ хайрлан хүндэтгэж байгааг илэрхийлэх бас нэгэн боломж юм болов. Миний хувьд бол тийм боломж яхахгүй мөн л дээ. Монгол үчгээр нэлийн оюутан байхдаа, сурагч байхдаа бичдэг байсны үр дүнд Кирилл үчгээр ингээд гээхгүй хичээд байдаг. Чинь нэрвэлздэг гэдэг үгийг бол энэ зээгийн ард итэ бичсэн багч тий. Эрснийг гэхэд муу ялгаагүй ингээд эсийн ард итэ бичсэн багч. Ингээд
Ямар ч байсан алдаатай бичээд байгаа бол та түүнийг засаж залруулж болох юм байна. Техник технологийн дэвшлийг ашиглаад та их эрхэмлэж хүндэтгэж байгаагаа бас өөр төвшин чинээр илэрхийлэх боломжтой, бас санаа зовох шаардлагагүй болж байгаа юм байна. Энэ боломжийг бидэнд олгосон энэхүү сайхан болор дүрэн хэмээх програм түүнийг бүтээсэн залуучуудад гүнээ талархаж байгаагаа илэрхийлмээр байна.